Сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчдээ. Монголын үндэсний олон нийтийн телевиз, олон улсын Монгол судлалын холбоо хамтран явуулж буй Монголын түүх цовруул нэвтрүүлэг эхлэж байна. Манай энэ удаагийн нэвтрүүлэг Монголын эзэнт гүрний нийслэл Хар хором хотын тухай ярилцах болно. Нэвтрүүлэгт хүрэлцэн ирсэн зочдоо танилцуулъя. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. Тэгэхээр энэ жил бол түүхт нэгэн их үйл болж байгаа. Монголын их эзэнт гүрний нийслэл Хар хором хот байгуулагдсны эзэн Чингис хааны зарлиг гарснаас хойш 800 жил өнгөрчээ. Түүхт 800 жилийн ой мэдээж цаг үеийн нөхцөл байдал, ковид энэ бүх нөхцлөөс болоод өргөн дэлгэр монголчууд тэмдэглэж чадсангүй. Гэхдээ Хар хором хотынхон түүхэн ач холбогдол Хар хорны түүхийн тухай бид нар өнөөдөр ярилцах болно. Ер нь энэ Хар хором хотын түүхийн судалгаа хэрхэн одоо явагдаж ирсэн тухай доктор Хорол Домб та үзэгчдэд маань танилцуулж өгөө. За, ер нь Монгол түн бол Хар хоромдоо эртнээс хайртай. Монголын нуус төвчөнд Хар хоромынхаа нэрийг дурдсанаас эхлээд ер нь Хар хоромын талаар бол тодорхой ойлголттой ном бүтээлүүдтэй тэмдэглэж ирсэн байна. Орчин үеийн одоо шинжлэх ухааны үүднээс судлах ажил бол 19-р зууны сүүл үеэс 1889 оны Оросын эзэн хааны нийгэмлэгийн ядрын цэв тэргүүтээ энэ судлаачдаас эхлээд ер нь өрн дахины шинжлэх ухааны сонорт бол орсон. Тэгээд дараа нь Радлов тэргүүтээ экспедиц ирсэн. Тэд нар бол тэнд Хар хором, Эрдэнэзуугийн дэвсгэр зургийг үлдэх, нутгийн оршин суугчдтай уулзах, Эрдэнэзуугийн лам нартай уулзах. Ер нь тэр одоо Хар хором гэдэг хот чинь муу юм уу биш юм уу гэдгийг бол тогтоох ажлыг бол Радлов бол их сайн хийсэн. Хуучин энэ 15-6 гэрэлт хөшөөг Хар хором хотын туйрнаас нааш нь ингэж авчирсан юм байна. Энэ бол Хар хором хотын юм байна. Энэ дотор бол хоолын гэсэн ийм үг гарч ирж байна. Шейхэр Хамбал гэсэн үг гарч ирж байна. Та хоолын гэсэн ийм үг гарч ирж байна. Энэ бол ерөөсөн Хар хором хот муу юм байна гэсэн ийм анхны эрдэм шинжилгээний ялцсан өгүүлэлтийг бол Радлов хийсэн. Оросын эрдэмтэн. Оросын эрдэмтэн тийм Радловч нь юу вэ? Герман үндэстэн. Тийм том эрдэмтэн хүн. Тэгээ энэ үеэс ер нь Хар хором судлалыг Оросууд нэлээд их анхаардаг. Тодорхой экспедицүүд явуулдаг болсон. Тэгээ анхны томоохон экспедицийг бол одоо Киселевийн экспедицээр хэлж болно. Түүнээс өмнө бол 33-аас 34 онд Букиничээр тулгаалуулсан бас экспедиц ирсэн л дээ. Ер нь Киселевийн судалгаа бол Хар хором судлалыг тэр археологийн талаар шинжилэн судлах анхны томоохон үндэс суурь болсон. Тэндээс Хар хором хотын тэр эд үлгийн зүйлсийг одоо тэр Хар хором хотын соёлын тусгал зүйлсийг их хэмжээгээр нээн илрүүлсэн. Эндээс одоо Хар хором судлалын дөрвтэй бүтээл төөрөх ийм анхны боломж гарсан. Мэдээж сурвалж судлалын бол асар их юмнууд бас байна. Тэгэхээр Соломон доктороос энэ тухай бас тодруулж асууя. Хар хоромын тухай судалгаа бол сая Хорол Домб докторын хэлдэг 19-р зууны сүүл 20-р зууны ихэнх үед олон улсын эрдэмтдийн анхаарал төртөж эхэлсэн илүүтэй. Гэхдээ Хар хоромын тухай мэдээлэл маань нэлээд эрт цагаас эхэлэлтэй. Ялангуяа өрөндийн жуулчид, дорны жуулчид олон одоо түүхэн сурвалжуудад тэмдэглэгдэж үлдсэн. Энэ тухай бас та тодруулж өгөө. За Хар хором хотын тухай Монголын нууц давчаа болон Монголын түүхийн сурвалж бичгүүдэд дурддахаас гадна тухайн үед Хар хоромын ойролцоо орчим, Хар хоромд ирж байсан өрөндийн жуулчдын ялангуяа Ромын папламын элч Плана Карпини, Францын эзэн хааны
одоо Илч Гийом де Рубрук нарын тэмдэглэл бол хар хорин хотын тухай маш дэлгэрэнгүй тэмдэглэж тэр үед одоо хар хорин хотод олон шашны төвүүд сүмүүд байгуулагдсан. Ер нь их Монголын улсын хаад бол дэлхийн хэмжээний асуудлыг шийдэж байсныг бол өөрийн нүдээр үзэж харснараа бичиж тэмдэглэн үлдээсэн нь бол өнөөдөр одоо жинхэнэ их сурвалжийн зиндаагаар бол хэрэглэгдэж байна. Тэгээ энд бол жирийн одоо хар хормын одоо гар урчууд, худалдаачид, эзэн хаадын одоо эдэлж хэрглэж байгаа эрх ямб, их хуралдаагаар гарч байгаа шийдвэр, их хуралдаан үйл явцыг одоо маш нарийн тэмдэглэж үлдээсэн нь бол өнөөдрийн одоо Монголын түүх, Монголын эзэнт гүрэн дэлхийн бодлогыг тодорхойлжсэн тэр их хаадын одоо хийжсэн үйл ажиллагааг бол жинхэнэ түүхэн их сурвалжийн үүднээс одоо тодруулж гаргаж ирсэн ийм одоо чухал ач холбогдолтой. Рубрик бичихтэй Хар хором хотын хэрнээс холгүй Мөнх хаан асар том ордонд суудаг байлаа. Тэр нь манайхаар бол Туйпун хаан хэрэмтэй нам нарын сүм хийдгэж бодохоор байж билээ. хар хоромд очоод рубрик Өнгөрийг давтлах үеэр олзлогдсон уран дархан Вильгельм фон Бүшэ хэмээх хүнтэй уулзсан гэдэг. Мөнх хаан рубрикийг ордондоо дуудан уулзахад тэрээр хаанд зориулна Бүшэгийн хийсэн гайхамшигтай бүтээлийг өөрийн нүдээр харж гайхан биширсэн юм а. Тэр бол гялалтсан мөнгөөр бүтээсэн 4 метр өндөр саглагар мод байлаа. Хааны ордонд домтой сүү юм уу? Эсвэл ямар нэг ундаа бариад ирэх нь таатай байгаагүй болохоор Парисын дархан Вильгельм саглагар мөчөр доор нь 4 мөнгөн арслан хэвтэн буй мөнгөсөн мод урлсан гэдэг. Мөчрөөс нь дарс, айраг, зөгийн балтай ундаа болон цагаан будааны нэрсэн арх гоождаг байсан юм. Ордны гадна бас нэг зойр байсан тэрхүү 4 төрлийн ундааг тэнд хадгалдаг байлаа. Ордны хоймор хүмбэр тарагдахуйс өндөрлсөн олбог хивсэн дээр хаан суудаг байжээ. Түүнд хүрэхэд 3 давхар шат өгсөх үлгөө. Хаан тэндээ бурхан луга заларч байсан билээ. Хар хорон бол Монголын нийслэл биш. Хар хорон бол хүндрэлтний эзэнт гүрний нийслэл тийм ээ. Тэгэхээр өөрөөр хэлбэл хар хорноос гарсан шийдвэр бол дэлхий дахин нөлөөлдөг. Хүндрэлтний тодорхой хэсэгт нь бол үйлчилдэг. Тийм одоо томоохон нийслэл байсан. Тэгэхээр энэ нийслэлийн байсныг бол эрдэмтэн судлаачид нь эхлүүлж за тэр уг одоо хар хоринд өөрийн биеэр нүдээр үзэж түүхэн үйл явдлуудад оролцож исэн хүмүүсийн тэмдэглэлүүд үлдэж хоцорсон Монголын түүхийн бол судалгааг хүндрэлтний түүхэнд оруулахад их хөв нэмэр оруулж байгаа. За энийг нотлох нэг том судалгаа бол археологийн судалгаа. Тийм ээ? Тэгэхээр хар хорны судалгаа магадгүй 19-р зууны сүүлээс эхлээд дэлхийн эрдэмтдийн анхаарлыг өнөөдрийг хүртэл татсаар байгаа байх гэж бодож байна. Ингээ хар хорны археологийн малтлах судалгааны тухай эргэцэн доктор бас танилцуулах уу? За хар хорин бол яалтчгүй одоо Монголын эзэнт гүрний нийслэл тухайн цагийн дэлхийн нийслэл байсан. Тийм учраас бол эртнээс нааш одоо судлаачдын анхаарлыг татаж ирсэн. Тиймдээч 130 гаруй жилийн өмнө Оросын эрдэмтэд бол анхны судалгаа хийсэн. Сая оролдом доктор хэллээ. За Родловын судалгаа бол үнэхээр энэ хар хорны бүсийг одоо тогтоох, хар хорин хотын одоо хамрах хүрээг тогтоох анхны одоо план зургийг хийснээр ач холбогдолтой байсан. Зүгээр анхны малтлах судалгааны ажлыг бол Букинич экспедиц хийсэн байдаг. За Букинич бол мэдээж Орос хүн. Гэхдээ судраг бичгийн хүрээлэнд ажиллаж байсан. Монголын одоо судраг бичгийн хүрээлэнгийн захиалгаар энэ судалгаа хийсэн байна. Бараг санхүүжүүлэлтийг судраг бичгийн хүрээлэн гаргасан шүү, тийм ээ? Судраг бичгийн хүрээлэн гэж санхүүжүүлэлтийн гаргаад анхны судалгаа хийсэн. За Букиничийн судалгаанд бол мэдээж алдаа оноотой юм байсан. Тэрний дараагаар бол дайн дуусны дараахан 1949 онд бол Кислёвор удирдуулсан Монгол Оросын хамтарсан экспедицэнд ажилласан. Энэ экспедиц бол хар хорны анхны одоо маш том хүрээг хамарсан малтлах судалгааны ажлыг хийсэн байдаг. За тухайн үед бол Кислёв бол 2 газарт бас ажилласан. За нэг нь бол Өгөөдөө хааны ордныг бол хайх ажил нь бол нэлээд гол ажил байсан байдаг. За Өгөөдөө хааны ордныг бол хайж судлаад Төмөн амгалант орд. Төмөн амгалант орд гэж сурвалжид байгаа. Тэр ордыг бол олчлоо гэж тухайн үедээ зарласан.
За энэ нь бол хожмын судалгаагаар бол батлагдаагүй л дээ. Гэхдээ тухайн үед бол Киселевийн судалгаа бол маш өргөн хүрээтэй хийгдээд энэ хар хорин бол үнэхээр оршин тогтнож байсан юм байна. Энийг бол археологийн матлах судалгааны явцад үнэхээр баталж чадлаа гэж бол дэлхийд зарлж чадсан. Тийм ч учраас бол нэлээд олон орны судлаачдын хувьд бол үнэхээр хар хорин бол анхаарлын төвд орж ирсэн. Энэ болтол бол хар хорныг яг одоо Эрдэнэзуугийн дэргэд байна уу үгүй юу гэдэг эргэлзэж байсан Маш тийм их эргэлзээ байсан. Киселевийн судалгаа бол ноттоо ямар ч байсан хар хорин бол энд байжээ гэдэг. Хар хорин бол яалтчгүй энд байж Монголын эзэнт гүрний нийслэл мөн байна. Тэгээд энэ бол нэлээд олон үе давхрахтай хот байна гэдгийг бол илрүүлж гаргасан. Энэний дараа бол энэ экспедиц чинь монгол хүмүүс орсон тийм ээ. Мэдээж энэ Монгол талаас бол манай Ахмад археологчид Хөдөөгийн Перлэгва, Навангва, Цэроджуга, Дорцрунга энэ маш олон одоо Монголын тухайн үед бол бэлтгэж байсан археологч болсон учраас бол орж ажилласан. Энэний дараагаар бол энэ судалгаа бол Монголын одоо эртний хот суурийн судалгааг бол эхлүүлэх анхны одоо суурийг тавьж чадсан юм аа. Тийм учраас манай Монголын одоо үндэсний археологчид бол 1950-аад оноос эхлээд энэ олон талын судалгааг хийх боломж бүрдсэн. Энэ экспедицийн гол одоо бас ачаал бүгд энэ тал дээр байдаг. За хар хорин дээр бол ерөнхийдөө шинжлэх ухааны академийн түүхийн хүрээлэн бол 1975 оноос эхлээд 80-аад оны хүртэл бол бас тодорхой хэмжээний судалгаанууд хийж ирсэн. Яг бие даасан. Бие даасан. Энэ бол яг монголчуудын бие даасан судалгаанд байгаа. За дараа нь бол Японы судлаач нар бол 1996 онд бол хар хорины одоо жинхэнэ одоо газрын одоо хүрээг тогтоох хар хорин хотын одоо хамрах хүрээг тогтоох юм судалгаануудыг хийсэн. За энийг бол ЮНЕСКОгийн дэмжлэгтэй хийгээд маш одоо сайн судалгаа хийж ирсэн. Дараа нь бол 1998 онд Монгол Германы ерөнхийлөгчдийн хооронд одоо хар хорины судалгаан дээр хамтарч ажиллах санамж бичиг байгуулагдаад 99 оноос бол Монгол Германы хамтарсан экспедицийг бол байгуулж ажилласан. Нэгэн үе дэлхийн эзэнт гүрний нийслэл байсан энэ хот талын тоос шороонд булагдсан аль цагийн дарагдсан байлаа. Харин өнөөдрийн хар хорин ердөөл модон амбар байшин савны цуглуулга гэлтэй. Хотын захад нэгэн буддын сүмийн хагас дутуу булагдсан байдал нь агаараас авсан зураг дээр дарагдж булагдсан хотын ерөнхий дүр төрхийг илтгэх ажээ. Агаараас авсан зургийг Германы эрдэмтэн судлаачид орчин үеийн техник хэрэгслийн тусламжтай хөрсөн дээр дижитал шинжилгээ хийн матлах хийж байгаа билээ. За Монгол Германы хамтарсан энэ экспедиц бол 10 жилийн хугацаанд энэ хар хорины туурын дээр бол матлах судалгаа хийсэн. За хоёр гол хэсэг дээр бол матлах хийсэн байгаа. Нэг нь бол 1949 оны Киселевийн матлах хийсэн Төмөн амгаланд ордны туур гэж үзэж ирсэн энэ ордны барилгын туурын дээр матлах хийсэн. Нөгөөх нь бол худалдаачдын одоо хороолол гэж үзэж байгаа тэр гол гудамжны уул зурх хэсэгт бол матлах хийсэн. Аян замын тэмдэглэлдээ рубрикийн бичиж үлдээсэн тэр газар 753 жилийн дараа профессор Хүдэл зогсож байна. Түүний удирдлага дор Герман Монголын археологчид 3 жилийн хөдөлмөр зарцуулан байж эзэнт гүрний хааны ордныг малтан гаргаад байгаа билээ. Дөрвөлжин чулуун суур байсны ул мөр нь 64 багна байсныг гэрчлэх хагаад тэдгээр чулуун суур нэгэн хэсэг энэ нүсэр ордныг нуруун дээрээ үүрж байсан лавтай. 1949 оны үед Оросын археологч Киселев энд ирж баг зэрэг дээж авах зорилгоор малталт хийхдээ хааны ордон байсан газар энэ мөн гэдгийг баталсан юм а. Харин одоо энэ суур чулууг малтан байж тэрхүү домогт мөнгөсөн модны уул мөр үлдэгдэлд хүрэх болов яадаг вэ? За Германы экспедицийн нэг том ололт бол Төмөн амгаланд ордон гэж үзэж ирсэн одоо 50 гаруй жилийн хугацаанд Төмөн амгаланд ордон гэж үзэж ирсэн энэ барилга бол Төмөн амгаланд ордон биш байна. Энэ бол сурвалжид гарч байгаа асар том буддын шишний сүм байна гэдгийг бол тогтоосон. Тийм цогт их гэрийн сүм гэж байгаа. Тэрийг бол мөн байна гэдгийг тогтоосон. Тэгээ энэ бол 64 багантай маш сүрлэг том барилга байсан байна. Голдоо бурхны шишний суурхтай юм маш том сүм байсан байна гэдгийг тогтоосон.
үзэгчид бас сонирхож байгаа. За яг Чингис хаан хар хоримыг улсын нийслэл болгосон баримт нь юу байна? За 1346 оны тэр Клевзийн бүтээлд бол хэвлэгдсэн. Тэнд Чингис хаан их хор суусан 15 дугаар он гин луужил тэр цагаан луужил гэж байна. Баатар хэмээгч цагаан луужил хар хоромыг байгуулж нийслэл болох тухай. Тогоон төмөр хааны үед. Тий. Тогоон төмөр хааны үе. Ер нь Чингис хаан бол 15 дугаар он дээр 1220 онд хар хоромыг нийслэл болгосон гэж бичсэн байна. Шууд. Тий, шууд. Тэгэхээр энэ бол хөдлөшгүй баримт. Хөдөлшгүй баримт. Тэгэхээр тэр Чингис хааны цагаан луу жил бол 1220 он. 1220 он. Одоо Чингис хаан баруунч дайлаар мартахад ийн өмнө 1220 он 1221-2 оны үед Монгол нутгаар явсан Чанчуун бомб аян замынхаа тэмдэглэлд бас бичсэн. Хар хором хотоор бол дайраагүй. Мань хүн бол өгийн нуурын хаваар явсан байна. дээгүүр. Эндээс 100 ли зайтай урдхан талд хар хором гэдэг хот бий гэсэн нэг өгүүлбэр бий. Чанчуун бомбын тэмдэглэлд. Мөн Францын жуулчин Гийом де Роброкийн тэр чин Людовик вангийн одоо элч тийм ээ. Тэр хүн бол энэ Крит ба Мэргэт гэдэг аймгийг толгойлдог Ван хаан хар хоромд нийслэлдэг байсан тухай тэмдэглэсэн. Тэр өгүүлбэрийг бас манай судлаачид бас анзаарч байна. Тэгэхээр ер нь өрнийн зарим эрдэмтэд бол одоо 1235 он хүртэл хар хором гэж байгаагүй гэсэн ийм нэг ойлголттой ерөнхий тийм нэг хүмүүсийн дагаж барьдаг нэг ийм хандлага бий болцсон. Гэтэл 1220 он гэдэг бол бодиттой байна. Тэгээд тэр нь бол археологийн судалгаагаар батлагдчих байна. Сурвалж бичгийн мэдээгээр бас энэ батлагдчих байна. Мөн манай Перла Ахтем Центр бол бас энийг анх эрдэмшлэгээний эргэлтэнд оруулж ирсэндээ тэр Манжчин улсын тэр ойлгог бичиг. Тэн дээр бол хар хоромыг 1220 онд Чингис хаан нийслэл болгоо гэж ингээд шууд заацсан тухай мэдээг бол Перла Ахтемч оруулж ирсэн. Тэгэхээр үнэхээр 20 оноор нь тооцох шүү дээ. Тэгээд 800 жил тохиож байна. Өгөөдөө хааны бас нэг юм бэ. 1235 оноос өмнө бол Өгөөдөө хаан бас хар хоромд өөрөө төвлөрж байсан байна. Умард хятадыг дайлаад тэнд одоо алхинч тамгач нарыг даргач нарыг томилоод төвшин мэн дээр ирж хар хоромд буу гэж. Тэр нь Нус төвчөнд байгаа 1232 он. Тэгэхээр энэ бол ингээд тэр мэдээнүүд бодиттой батлагдаад бичгийн сурвалж, археологийн дурсгал бусад зүйлсээр бол нотлогдож байна гэсэн. Гэхдээ хар хором бол цоо шин газар бол баригдаагүй. Тийм мэдээж. Бүр хуучин тэр чин уйгурын үеийн Бухан хаан гэдэг хүн энтхийг үүсгэн байгуулсан гэсэн ийм хуучны ийм гэрэл төшөөний хэсэг олдсон гэж тэр жувын бичсэн байгаа. Жувын бол тэр уйгурууд төвлөрдөг газраа бол одоо энэ хар хором гэдэг энэ ууланд одоо нутгалдаг шүтэн уулна. Тэгээ хар хоромоор бол энэ хотоо хар хором гэд нэрлэлсэн гэсэн ийм мэдээг бол жувын бичсэн. Хар хором нэр томьёоны тухай эрдэмтэд ямар тайлбарууд хийж байна? Тий, энэ бас их сонирхлыг татдаг. Манай Ахмад эрдэмтдээс бас энэ талаар сонирхол судалсан зүйл бол бий. Ламсрангийн Жамсрангаа, Шүгэр доктор нар бол өмнө энэ яг нэрийн тухай асуудлаар сонирхсан, судалсан. Тэгээ ер нь дэрэгдэх хангаан нуруучин тэр үед бол хар хором гэдэг нэртэй уул байсан юм байна. Тэр чинь хөрөмж бол ихтэй шүү дээ. Тэр чинь балар хөрөм, их хөрөм энэ төр гэсэн тийм нэртэй ийм газрууд бол орхинод бол нэлээд бий л дээ. Тэгээ тэр нь бол үний юм шиг байна. Ер нь хар хором гэдэг бол тэр хар хөрөм чулуутай холбоотой. Харин Юамсын судард болохоор баруун талаар нь хар хээлийн гол урсах учир голын нэрээр нэрлсэн гэдэг бас тийм мэдээ бий. Гэтэл тэр үеийн орхон голыг одоо хар хором гол гэж нэрлэж байсан юм, орхон гэж нэрлэж байсан юм гээд
бас бид нар сонирхож үзсэн чинь Орхон гол гэдэг тэр нэрээр л байсан байгаа. Тэгэхээр бол тэр Яон улсын сулдрын мэдээ бол ташаарл ер нь хад чулуу ихтэй хангаан нурууны тэр суур хайрхнаас их авж байгаа тийм үү? Хар хурам ихтэй. Тэгээ тэр чинь одоо барууныхан бол Black Rock гэдэг хар хад чулуу гэл. Тэгээ тэндээс бол ингээд нэрний хувь тийм юм байна. Тэгээд 2002 онд энэ Монгол Германы археологийн экспедицийнхний олсон нэг зоос илэрсэн. Тэрэн дээр бол хором гэдэг өвчтсөн тийм үү? Хар хором гэдэг чинь тэр анхны тэр мөнгөн зоос. Малталтын явцад олдсон эд баялаг хотын иргэд өөрсдөө үйлдвэрлэгчд байсангүй. Үүгээр алс холын худалдааны зам дайран өнгөрч байсныг давхар гэрчлэнэ. Тод жишээ гэвэл энэ зоосон мөнгөний олдвор. Нүүдэлчдийн нийслэлийг дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн мөнгөний урсгал худалдаа наймааны том хот болгосон байна. Гадаадын жуулчдын тэмдэглэлд тухайн үеийн хар хорины төрхийн тухай юу гэж тэмдэглэсэн байна? За энд бол гадаадын жуулчдын тэмдэглэлээс харахад нэгдүгürt бол хар хорин бол улс төрийн одоо дэлхийн Евразийн улс төрийн төв байжээ гэдэг нь бол тод харагдана. Ягаад тэгэхээр одоо өрн зүгийг байлдан дагуулгын хэргийг өгөөдөө хааны үед шийдэж байсан. Дэлхийн одоо маш олон орны тэргүүнүүд хүрэлцэн ирсэн одоо Гүй хааныг хаан өргөмжлөх дэлхийн их хуралдаж байсан. Тэгээд одоо хар хорин нийслэлд христийн, исламын, буддийн шашин одоо 15 сүм зэрэгцэн оршихын зэрэгцээ одоо бөөнөр бас одоо их хаадын бөөнөр зэрэгцэн оршиж үнэхээр одоо тэр дэлхийн эрдэмтдийн хэлдэг Pax Mongolica буюу одоо инх тайвнаар зэрэгцэн орших, амар тайван одоо орших тэр зүйл бол одоо хоорондоо нэг шашны урсгал хоорондоо уулзраа болохгүй тэмцэлдэг байхад энэ одоо дэлхийн том шашнууд ямар ч зөрчилдөөн тэмцэлдэнгүйгээр одоо их хааны нийслэл зэрэгцэн оршиж байгааг маш гайхан тэмдэглэсэн байдаг. Тэгээд тэнд мөн одоо дэлхийн стандартад тухайн үеийнхээ стандартад нийцсэн хамгийн сайн чанарын зүйлийг одоо исламын худалдаачид одоо олж авчрах. Их хаа тэрийн зах зээлийн үнээс одоо 2-3 дахин өндөр үнээр авах. Одоо олзлогдсон одоо байлдан дагуулаар олзлогдсон дэлхийн хамгийн шилдэг гэж үздсэн гар урчуудыг авчирж одоо хар хорин хотын бүтээн байгуулалтанд оролцуулахад тухайн орны одоо сор болсон гар урчууд нь бие биендээ технологи, өөрийн техник одоо өөрөлдвөл мэдлэг шинэ технологиг солилцох солилцооны том төв бүтээн байгуулалтын одоо том төв болж исэн нь бол харагддаг. Тэгээд энэ бүтээн байгуулалтаар дамжуулаад соёлын, технологийн одоо техникийн тухайн үеийн одоо том солилцооны өрөнд орны өнгө төрхийг олсон том хот байсан байна. Хэдийгээр хэмжээний хувьд тийм их том биш байсан ч гэсэн одоо гол төвлөрсөн төв нь байгаад тэгээд хаад нь одоо одоо эрчмийн дуруунд Мөнх хааны зуны ордон, Өгийн нуурын хөвөөнд Өгөөдөө хааны ордон гэдэг ингээд чөлөөтэй нүүж явдаг. Хар хорин хоттой бол 2 удаа их төвлөрж том хуралдаа их одоо баяр ёслол тэмдэглэдэг. Тэгээд ингээд тойроод нүүж явдаг ийм өвөрмөц маягийн нүүдэл суурин хослуулсан ийм том хот байсан байна гэж тэмдэглэсэн байдаг. Мэдээж нүүдэлчдийн одоо амьдралын хэв маягт таарсан тийм ээ. Тийм хот. Хар хорон бол зөвхөн эдийн засаг худалдааны төв байсангүй. Түүнээс жилүүтэй эзэнт гүрний төрийн гол төв нь байсан юм. Чингис хааны хүү Өгөөдөө эцгийнхээ суу алдар захиа даалгаврыг үйл хэрэгтэй мөнгөчүүлсэн юм. Тэрээр төрийн жолоо залгахын зэрэгцээ орд харьш бариулна. Төрөмгийн нүүдэлчин нэгэн үндэстнийг бүтэц зохион байгуулалт нарийн мөхөж сөхөршгүй улс үндэстний дайтай болгосон билээ. Эндээс хууль төрж эзэнт гүрний өнцөг булан бүрт илгээгдэж байлаа. Ер нь манайхаа энэ нэг хуучин хотууд байна. Хот суурингуудыг бол бусад суурин иргэншилтэй улс орнуудтай адил тогтмол суудаг гэж ойлгодог юм шиг байна. Гэтэл хар хорин бол хэдийгээр улсын нийслэлч гэсэн байн хаан суухгүй тийм ээ. Ер нь энэ орхны хөндийн сав нутагт одоо иргэсэн доктороос асуухад өөр олон бас хот суурингууд байгаа бах. Тийм ээ.
ялангуяа Монголын эзэнт гүрний үеийн энэ тухай бас сонирхож байна. Хар хорон бол улсын нийслэл байсан. Нийслэл хотод бол мэдээж хааны ордон болон гар урчуудын хор бол хэдийн одоо нэлээд том бүтээн байгуулалтууд хийгдсэн байгаа. Тэрнээс гадна бол Монголын хаад энэ хар хоринд бол байнга оршин сууж байгаагүй байдаг. За энэ талаар бол сурвалжийн мэдээ баримтууд байна. Тэрнээс гадна археологийн баримтаар бас батлагдж байгаа. Хаадын одоо улирлын ордууд бол хар хориныг тойроод ойрхон зайнуудад байсан. Өдөрчийн газар, эдэн өдөрчийн газар, хагас өдөрчийн газар гэх мэтийн газрууд байсан. За жишээлбэл одоо Баянголын аманд бол 15 орчим километр зайтай газар шүү дээ. Хагас өдөрчийн газар гэж байгаа. Тэнд бол өөдөө ханы шар орд гэж байгаа. Зуны орд байсан. Тэгвэл хоошоогоо 60-аад км зайд бол тэр агнуур хийдэг тийм ангийн орд байсан. Энэ бол Дойтын балгас гэж байна. Энэс гадна бас нэлээд олон юм ордууд бол байсан. Энэ бол улирлын чанартай ордууд байна. Ер нь бол Монголын язгууртнуудын энэ улирлын чанартай орд байгуулж одоо нүүж явдаг байсан энэ уламжлал бүр хүнүүгээс ихтэй. За хүнүүгийн хаад язгууртнууд бол мэдээж бас тодорхой хэмжээнд орд өргөө байгуулж исэн, хот суурин байгуулж исэн. Гэхдээ мөн л бас яг улирлын чанартай ордуудад нүүдэг байсан нь бол археологийн судалгаар батлагдж байгаа. За сүүлд одоо бас энэ хар орноос одоо хүнүүгийн луут хот гэж яриад байгаа энэ хот илэрлээ шүү дээ. Хар орны ойролцоо шүү дээ. Ер нь бол Тамирын голын хүндийд, Орхон голын хүндийд байгаа. Тэгэхээр энэ ерөнхийдөө бол Орхон голын хүндий бол монголчуудын одоо Монголын одоо бүх одоо байгуулагдсан 5 эзэнт гүрний бол нийслүүд энд байсан. Тэгэхээр бол бүр хүнүүгийн үеэс эхлээд хүнүү, Жужаан, Түрэг, Уугар, Монголын эзэнт гүрний үеийн том хот нийслүүд бол энэ үр байсан. Орхны хүндий энэ Итүгний сав газар байсан байна. Хот байгуулалтын систем нь бол бүр язгуурын анхны төр тусаас тийм ээ. Улирлын чанартай өвөл хавар зун намрын ч юм уу хан агнуур хийдэг ингээд. За эзэнт гүрэнд бас байсан. Бүр хожим 17 дугаар зуунд одоо өндөр гэгэний үед ч гэсэн одоо уран бүтээлээ төрөвдөг нь сардгийн хийдэд. Гясалгал нямбын газар нь төвхөн хийдэд тийм ээ. Гол шүтэн нь бол шанхтай гэдэг ингээд бас тэр нөгөө амьдралын нүүлчтийн амьдралын хэв маягийн уламжил бол тасрахгүй энэ хот байгуулалт явуулсан. Нүүлчтийн амьдралын хөвшлийг алдахгүйгээр хот суурин өөрсөндийнхөө хэрэгцээтэй юм бүтээдэг энэ газруудаас давхар байгуулад явдаг байсан байна. Тэгэхээр бол энэ бол яг монголчуудын одоо бас энэ нүүдлийн соёл иргэншилд оруулж байгаа бас нэг өр мөц тал л та. Хар хорим хотод одоо сүр хүч гэж бол асар бидтэй, асар их бидтэй. Хар хорим хотын одоо тухай та судалгаа хийсэн хүн тэр үеийн одоо дэлхийн Евразийн одоо худалдааны том төв, шашин соёлын төв, улс төрийн бодлогын төв тийм ээ. Энэ тухай бас хар хоринд ямар одоо гадаадын улс орнуудын төлөөлөгчд ван гүнгүүд хаад язгууртнууд ирж байсан тухай бас нэг. Ер нь Өгөөдөө хаан бол хаан эцгийн бодлогыг үргэлжлүүлээд дэлхийн хамгийн сайхан хот болгох юм зорилттой юм шиг байгаа юм. Рашид эддэн бол судрын чуулган бүтээл дээр тэмдэглэсэн. Өгөөдөө хаан өөрийнх нь түшмэдээс дэлхийн хамгийн сайхан хот аль хот вэ гэж асуусан. Тэгэхэд Багдад гэж хариулсан гэж ингэ тэмдэглэсэн. Тэгэхээр Өгөөдөө хаан бол тэр шинэ нутан байгуулагдсан Европ Аз дахныг тэр хураа нэгтгсэн их гүрний улс төрийн төв нь бол хар хуран байна гэдгийг бол анх бодлогоор ингэж хөгжүүлсэн болтой байна. Тэгээд тэр улс төр гадаад харилцааны төв байсантай холбоотой бол сурвалж өчөх нэлээд их мэдээ бий. Тухайлх юм бол одоо Геомдер Рубрук бол одоо сонгодог энэ тулгар сурвалж бүтээсэн хүн. Рубрук зөвхөн өөрийнх нь одоо тэр хар хуран хотод 1253 онд байх хугацаанд тэр дэлхийн ямар том улс өрний тэр ван ноёд ирцгээв тийм ээ. Илч худалдаачид ирцгээж байна. Тэр Туркийн султны илчгээл ирж байна. Багдадын халифтын илч ирж байна. Тэд нар тэгээд мөнх хаантай ямар хэлцээр хийж гэнэ вэ гэхээр одоо ухаан Туркийн султны илч ирэхлээр мөнх хаан бол би надад алт хэрэггүй, мөнгө хэрэггүй, эд урс хэрэггүй, хүн хэрэгтэй. Цэрэг хэрэгтэй. Танах дайм тулаанд 10,000 цэрэг гаргаж өг гэж ингэж хэлсэн байна гээл.
Дахиад усны мэдээгээр бол бас л дайнд хамтарч одоо зэргийн нэг жигүүр болж орё гэсэн тийм хэлэлцээр одоо яригдчихэ гэдэг. Хар хуруумын нэг эргэн ярьж исэн тухай бас ингээл тэмдэглэсэн л байна. За тэр 1246-47 онд Самбат Спарпет гэдэг Армени вангийн төрсөн дүү ирсэн. Түүнээс хойхон Армени ван 4-р одоо Гетом өөрийн биеэр ирсэн. Тэгээ Монгол Герман Армяны 7 зүйлт гэрээ байгуулсан тухай бол манай дипломатын төгс судлалын нэртэй эрдэмтэн Зүгдрийн боргоо бол нэлээд дэлгэрэнгүй бичсэн. Ер нь Армян бол тэнд бол Монголын бас нэг томоохон төвшөц ийм газар байх хэвээр. Европын тэр загалмаа шашинтнуудтай харилцахад мөн ойрхон дорноттой харилцахад тэр Египт мэгипттэй харилцахад Арабын Аден тийм ээ улаан тэнгис тэр хавийн одоо энэ хяналтыг тогтооход бол Армян бол Монголын эзэнт гүрний тэр мөнх хаан дээр зориуд ирж хилцээр хар хуруумд байгуулдаг бол тийм учиртай юм байна. Тэгээ ерөөсөө хар хуруумаас бол одоо тэр Европ, Азийг нэгтгсэн тэр их төрийн бодлогыг, дэлхийн бодлогыг бол тодорхойлж ирсэн. Ер нь олон улсын харилцааны бодлогыг монголчууд хар хуруумаас тэр даяаршил дэлхийшлийн бодлогыг бол хар хуруумаас одоо авч хэрэгжүүлж ирсэн гэдэг нь бол олон судалгаагаар одоо батлагдаж байна. Хар хурмын одоо Европ, Азийг дамсан их хүч чадал. Хар хурмын одоо дэлхийд инх хамгаалан тогтоосон их хүч чадал бол Гүйг хааны загтал. Тийм ээ. Монголын одоо нөгөө бүрэлдэхүүний улсд байсан улсуудаас Франц, Англи дэлгээсэн загтлууд. Тэгэхээр энэ бодит бичиг баримтуудад Гүйг хааны загталд юу гэж дурдсан байгаа. Монголын их хааны тамганд одоо тэмдэглэгдсэн тэр хааны тамганы сүр хүч энэ тухай бас Залмун доктор ярьж өгөө. За энэ дэлхийд даяар Гүйг хааны загтал гэж алдарсан энэ алдарт загтлуудад Монгол хаадын одоо төрийн хэргийг хэрхэн явуулж исэн одоо тэр бичгийн мөр тэтгэх ёс одоо тамга дарах тэр битгэгчийн газрын одоо үйлдсэн сарацийн хэлээр үйлдсэн одоо хааны одоо үгийг хэдэн орны хэлээр одоо зэрэг ингээд бичээчнэр бичиж суугаад тэгээд тухайн орн руу нийлгээдэг бусад орн мэдтгвэ гэж бас илгээдэг байсан тухай одоо тэмдэглэж үлдээсэн байдаг. Одоо Ромын Ватиканы номын сан хадгалагдж байсан Гүйг хааны загтал дэлхийд дахинд одоо ил тод болсны дараа маш олон судлаачид судалж энэ одоо тухайн үед бол Ромын Пап ламын нөлөө баруун Европод маш хүчтэй байсан бол дорн дахнаас одоо төдийлөн мэдэгдэхгүй Монгол гэмэх улсын хаадын сүр хүч мөнх тэнгэрийн одоо ивэлэр маш хурдан одоо газар нутгийг эзлэн авч үзэл санааны хувьд маш хурдан одоо төрөлтийг хийж эхэлсэн учраас Ромын Пап лам сэтгэл зовниж одоо Монголын их хаадад загтал бичиж та нар одоо миний сүсгтэн олныг одоо дайлж миний одоо сургаалын эсрэг одоо довтлохгүй байхыг хүсхийн зэрэгцээ хэрвээ Монголын их хаад манай шашинд орох юм бол одоо хамгаас хүчтэй хамгийн мундаг одоо хаад болно гэсэн ийм утгатай загтлыг одоо бичсэн. Тэгээд тэр загтлын хариуд бол Гүйг хаан бол бид бол өөрсдийнхөө бодлогоор одоо хин эвлэрсэнтэй бид хин дайтагүйтэй эвлэрч хин дайсгсныг нь бол одоо эзэлж авах болно. Бид баруун тийшээгээ бол өөрсдийнхөө нөлөөг одоо тэлэхтэй л хэлнэ гэсэн утгатай бол хариуг өгч ирсэн. Энэ нь бол одоо Монгол хааны төрийн бодлогыг хүлээн зөвшөөрөөд одоо найртай харилцаж ирсэнтэй нь бол инх тайвнаар одоо харилцах эсэргүүцсэн тэмцсэний нь бол одоо хайр найргуу дарах ийм одоо бодлогыг явуулж ирсэн. Түүнээс гадна Монголын их хаад өөрсдийнхээ хийж ирсэн одоо зүйлийг бичиж үлдээх, тэмдэглэж үлдээх, их хааныхаа намтар түүхийг одоо бичиж үлдээх талаар бол одоо мөнх хаан бол бас хамгийн анх одоо аргууныг дагаж ирсэн Персийн түүч Ата Малик Жувенид Чингис хааны одоо өөрийн өвөг эцгийн түүхийг бичих ийм саналыг тавиад одоо хар хоримд бол хааны одоо ордны номын сан архивд бол одоо их хааны намтартай холбоотой зүйлийг үзээд яг хар хоримд зохиолоо эхлээд тэгээд хоёр ботор бол дэлхийг байлдан дагуулагчийн түүх гэдэг алдартай гайхамшиг зохиолоо бичсэн. Тэрэн дотор бол монголчуудын одоо дэлхийн хэмжээнд явуулж ирсэн төрийн бодлогын одоо үнэн бодит чанар бас одоо зарим үед харгисаар төсвөр хүч, зарим үед бас одоо харгислал үйлдсэн болон ер нь аль болох бодиттой үлдээж тэгээд одоо энэ хүмүүсийн хийж байгаа зүйл бол хууль журамгүй байсан дэлхийг нэгэн хуулийн захиргаан дор оруулахын төлөө энэ их улсыг байгуулсан. Тэгээд одоо Пакс Монголика буюу дэлхийн улс орнууд инх тайвнаар зэрэгцэн орших
одоо худалдаа чөлөөтэй байх, өртөө замаар мэдээлэл одоо чөлөөтэй дэлгэрж байх, одоо бие биенийхээ шашныг одоо дээр доор гэж үзэлгүй адилхан тэгш эрэхтэй хүлээн зөвшөөрөх одоо дэлхийн бүх шашинд бол Монголын хаад одоо энэ чацуу одоо эрхтэг шандаж байсан нь бол өөртөө одоо үлгэрлж хар хориндоо тэр сүм хийдийг байгуулахын зэрэгцээ бүх одоо шашны хүмүүсийг хар хоринд зорж ирсэн хүмүүсийг хүлээн авч одоо ивэл халамжаа үзүүлж ирсэн бол маш олон хүмүүс тэмдэглэн үлдээсэн байдаг. Тухайн үеийн нэгэн домогт өгүүлэхтэй Дүүрэн алттай сав барьсан залуу бүсгүй эзэнт гүрний нэг захаас нөгөө зах хүртэл явах нь хэнд ч ер усын санагдахгүй ажээ юм уу? хэмээсэн байна. Эзэнт гүрэнд амгалан тайван бас өөр нэг Монгол туурхтнууд амьдарч байлаа. Тэд эзэнт гүрний дотор аюулгүй байдлыг эрхэмлэн соёл урлаг, худалдаа наймааны ажил эрхэлж байсан юм. Аз Европын хаалга худалдаачид наймаачдын хувьд урд өмнөх түүхэнд байгаагүйгээр цэлийтэл нээлттэй байлаа. Баруун зүүнийг холбосон торгоны зам бат сүлжээ байв. Мөн нэгдсэн үн өртөг, хэмжээ дамжаа, гайлын хялбар мэдүүлэг худалдаа наймаа хийх өргөн боломж олгосон юм. Гэхдээ дэлхийн хагаст аюулгүй замаар зөвхөн эд бараа чөлөөтэй солилцоо зогсохгүй, эрдэмтэд судлаачид, техникийн хүмүүс шаардлагатай байсан тул эзэн хаан мэдлэг оюунаа харилцан солилцохыг эрхэм болгож байлаа. Монголчууд голдуу мөнгө төлөх бус эд бараа солилцох журмаар худалдаа наймаа хийж байсан юм. Журам нэгэнт ийм болохоор Бээжин, Самаркандаас гарсан говчуур худалдаачид дэлхийг хэрэн Европ хүрэх зам нээсэн байж болно. Торгоны зам гэдэг энэ алдарт одоо түүхэн сүлжээ Евразийг холбосон хар хормын одоо хүчирхэгчлэлтийн үед бол Монгол нутгаар дамжин өнгөрсөн гэдгийг бол археологийн судалгаа нотолж байгаа тийм ээ. Тэгэхээр малтлах судалгаанаас бас хот суурны бүтэц зохион байгуулалтаас гадна энэ археологийн судалгааны дурсгалуудын тухай бас ярьж өөхөө. Хар орноос бол олон янзын одоо улс оронд хийгдсэн одоо эд үлгийн зүйлс нэлийн гардаг. За энэ дотор бол мэдээж өмнө туршид хийгдсэн маш үнэтэй цайтай шаазын эдлүүд бас нэлээд бий. Тэрнээс гадна бас баруун талаас авцарсан эд үлгийн зүйлс байна. Хар оронд бас үйлдвэрлэл явагдаж ирснийг бол илэрхийлэх юм зүйлс байна. За хятад хийцийн энэ зүйлсийг ч гэсэн хар оронд дахиж одоо хар оронд яг Монгол урчууд юм уу эсвэл бол энд байсан одоо олзны урчууд дахиж уралж ийсэн баримт бол бий. За жишээлбэл нэг одоо жишээ хэлэхэд бол хар орноос бол маш сонирхолтой нэг юм олцсон алтан бугуувч хэвтэйгээ зугаалсан баг. Энэ бол яхарахгүй энд үйлдвэрлэл явагдаж ийсэн юм а гэдгийг бол харуулах баримт байна. Тэрнээс гадна хар оронд бол маш их хэмжээний одоо ийм шавар эдэл шатааж ийсэн зуух, төмөр хайлж ийсэн зуухны үйлдвэрлэлүүд бас илэрсэн. За Монгол Германы экспедиц бол хар орны туурал дээр матлах хийхээс гадна хар орны ойр орчимд бол бас нэлээд их хайгуул судалгааны ажил хийсэн. Энэний үндсэн дээр бол энэ хар орны хотыг байгуулахад үйлдвэрлэж байсан үйлдвэрийн дархны газруудыг бас нэлээд илрүүлсэн байгаа. За энэ Варштах том зуухнууд байна. За энд бол тухайн одоо барилгууд хэрэглэж ирсэн барилгын чимэгдэлүүдийг хийхээс гадна за бас энэ хятад шаазан эдлүүдийг бас шатааж байсан байгаа баримтууд тий өөрсдөө ер нь хийж ирсэн. Археологчид мөнгөлсөн модны уул мөр хайх явцад тоосох шатаах асар том зуухнууд олдлоо. Тал газрын энэ олдвороос бас дахиад нэг асуулт гарлаа. Ордны хажууд тоосгоны том үйлдвэр байсан болов уу? Эсвэл он жилийн урсгалд ордныг сүм болгоход зориулж барилгын материал үйлдвэрлэж байв уу? Ерөөсөө угран бол үйлдвэрлэгч хот. Тэр хөндлөн булгын дурсгалыг тийм ээ. Одоо археологийн хүрээлэнгийн эрдэмтэд судлахад эндээс 14 ширхэг томхон зуухнууд олдсон. Тэр тухай эрдэмшилгээний өгүүлбэр нийтлэгдсэн. Тоосох шатаад гэж зов. Тэгээ ерөөсөө гаднаас материалаа авахгүй өөрсдөө хийчдэг.
Түүнээс гадна ер нь Монгол цэргийн металлургийн бааз байсан байна гэсэн нэг тийм дүгнэлтийг бол Ферлехтем шийсэн шүү. Тэр ч бас нотлогдож байгаа тийм ээ. Олон баримтаар нотлогдож байгаа. Тэгээ ер нь тэр хавьд чинь нуун сумны дарагчдын жижиг суурин байсан л байгаа юм. За хааны тэр ёслолын хоол хүнсийг одоо дагнаж дааж өгдөг тийм. Тэр байтхан Тургуу балиг гэдэг газар бол одоо хар хуруумын орхон газар. 10 орхон километр газар. Тэнд одоо хаад их бууж нэг тарга уучаад бүгд хувцас сулжимсад тэг хар хуруумт руу явдаг байсан. Тийм тусгай тийм дэгж яахтай. Ер нь орхны хондын тэр орхон тамирын сав нутаг наашаа тэр урагшин хонгийн гол руу бол хаадын тэр нэг тийм хөл бүтэн 100 200 км радиус дотор нэлээд олон орд илэрч байгаа. Тэр тухай бол бичгийн сурвалжийн мэдээнүүд археологийн судалгаагаар бол ер нь нийцэж байгаа. Тэгэхээр энэ бол зөвхөн одоо тэр Эрдэнэзуу хар хуруумын тэр хавьд биш. Бүхэл бүтэн ийм бие биенийгээ одоо нөхсөн иж үрдэл цогцлбор байдлаар ингэж хөгжиж байсан. Тэр нь бол одоо манай хар хуруум хотын тийм нэг онцлог байна тийм ээ. Тэгээ тэр чинь энийг дагаад тэр нэг худалдааны томоохон төв. Аж ахуй эдийн засгийн төв байгаа. Худалдааны төв. Тэгээ тэр Энэтхэгээс, Хятадаас, Оросоос, Францаас тэр олон худалдаачид ирдэг. Эргээ хар хуруумын тэр бараа Европ руу гардаг очдог. Бүр газар дундын тэнгисийн Кипр арал дээр мөн хааны хатны одоо рубрукт бэлгэлсэн тэр алтан саатай торог 80 алтан зоосны үн төрсөн гэж рубрикөөр бичсэн байна. Тэгэхээр тийм их нүнжигтэй далайцтай худалдаа. Тэгээд тэр чинь Европ Азийн холбосон нүүдэл соёл иргэншлийг одоо хооронд нь холбосон гүүр занглаа газар бол хар хором болж ирсэн. Хар хором хот хэдийгээр одоо Монголын нийслэл боловч хар хорны шийдвэр бол Япон тэнгисээс Адриатын тэнгис үрж ирсэн. Тийм ээ. Тэр Ирангийн ертөнцид, Оросын ертөнцид, Унгарын их талд Европын эрдэнэ саруудыг одоо бутнэр гэж явсан монголчуудын түүхийн үед бол шийдвэр хар хоринд л гарч ирсэн. Тэгэхээр Соломон доктороос би асуух гээд байна л да. Энэ хар хорныг ярихад мөнгөн модыг ярихгүйгээр бол дэлхийн урчуудыг одоо ажилуулж байсан. Уран бүтээлийн одоо том төв байсан гэдгийг бас сонирхож байна. Рубрик бол өөрийнхөө тэмдэглэлдээ Францын уран дархан Гийом де Бушие одоо мөнгөн модыг уралсан тухай. Энэ мөнгөн мод нь бол бас өөрөө одоо бэлэгдлийнхаа хувьд бол бас тэр одоо нөгөө Пакс Монголикийн бэлэгдэл гэж одоо хэлж болохоор одоо Европын шашны одоо христийн шашны одоо англи бурхан мөнгөн бүрээ үлээхэд дорн дахны одоо бэлэгдэл болсон лууны амнаас одоо 5 тансыг идэ урсаж гар доор нь одоо их хаадын сүр хүчийг бэлэгдсэн одоо тамган дээр байдаг арслангууд ингээд суудсан арслангуудыг дүрсэлсэн. Тэгээд тэр 5 тансыг идэ одоо сав суулган тий 5 амаар гарч байхад зочдод ингэж зөөж одоо хүргэж тансаг найр одоо хурим болж исэн тухай. Тэгээд тэр бас Оросын дархан Космо гэдэг хүн Гүйх хааны хаан ширээнд суухад одоо хэрэглэх их одоо синти эсэр тэгээд тамгыг үйлдсэн тухай одоо гайхаж төв дэлхийн уран дарахчууд одоо энд бүтээлээ үйлдэж тэр нь одоо дэлхийн сор болж исэн тухай тэмдэглэсэн байдаг. Түүнээс гадна одоо хар хормын ордыг барьжсэн тэр хотыг барьжсэн тоосгнууд нь өөрсдөө худалдааны тэмдэгтэй трейдмарктай бүр одоо яг энийг хараад энэ бол тэмдгийнх нь хийсэн гэд тус бүр нь одоо ялгагдах юм худалдааны тэмдэгтэй байснуудад бас одоо тухайн үеийн бас стандартыг одоо мөрдөж хийжсэн хамгийн чанартай хамгийн сайн нь одоо тэр их хаадын ордыг барьж ашиглах хотын барилгыг олсон нөхөр бол тоосгон хагаруул тэгэл одоо хариуцлага хүлээх нь шүү. Тий одоо барилга нуух юм уу хариуцлагатай юм болох юм бол хэний худалдааны тэмдэг байна тэр хүнд хариуцлага өгнө. Тэгэхээр хамгийн сайн чанартай хамгийн сайн урчууд хамгийн сайн бүтээгдэхүүнээр тэр хотыг байгуулж ирсэн учраас өнөөдөр одоо тэр хар хорны туйраас бол төв дэлхийн одоо соёлын дээж болсон одоо 1237 оны Өгөөдө хааны зоос байна. Одоо сая одоо тэр нэг орхон голоос суваг татаад хүр дээр ингээд ясан зоос ажиллуулж исэн
одоо төмрийн одоо хэс ажиллуулаад төмөр хайлаад одоо төмөр идлүүдийг хийж исэн үнэхээр гайхамшигтай зүйлүүдийг бол маш олныг одоо дурдж болно. Үнэхэрийн одоо бүтээн байгуулалт одоо дэлхийн асуудлыг шийдэж байсан ийм яагаад дахин дэлхий гэдэг энэ нөхөр тухайн үед Австрали төв нээгдээгүй, Америк төв нээгдээгүй, Евразийн уудам тал нутаг бол тухайн үеийн дэлхийн хуурай газрын одоо бараг 3/2-ыг эзэлж исэн учраас дэлхийн бодлогыг монголчууд тодорхойлж ирсэн. Хар хорин бол дэлхийн нийслэл гэж ингэж одоо хэлдэг. Тэр үед бол одоо Колумб арай Америкийг нээчгээгүй. Тийм ээ. Австрал дараа англичууд очицгаагүй. Тэгэхээр одоогийн энэ Евразийн тал нутаг бол хүндрэлтний асуудлыг шийдэж чадах тийм хувь зээ тэрний гар зүрх нь бол хар хоринд одоо төвлөрч Дэлхий бол Европ Аз тийм ээ. Дэлхийн газар нутгийн бараг 80% нь шүү дээ. Энэ хар хуруумын сүр хүч бол үнэхээр агуул да. Тэгээд энэ эзэн тгүрнийг Монголын хаад бол одоо Гуйг хаан, Өгөөдөө хаан, Мөнх хаан, Хувлаа хаан руу ортол ус. Тэр эзэн тгүрний муж үрийг, улс үрийг, хотуудыг хар хурамтай холбож уйж өгсөн. Тэгээд тэнд дарагч нарын тогтолцоог бол эзэн тгүрний хэмжээнд бий болгосон. Тэгээд хар хуруумыг эцсийн шийдвэр бол хар хуруумаас авдаг. Хар хуруум бол олон улсын харилцааны бодлогыг залж чиглүүлж өгч байдаг. Оросын эзэн хааны Вашингтон байна шүү. одоогийн бол тийм Вашингтон шиг янзтай тийм ээ. Тэгээд Сарай хот байна, Берх Сарай хот байна, тэр Цагаадаа улсын хотууд байна, Ил хаант улсын хотууд байна, тэр Султаны хот. Бүгд хар хорин сонсон. Бүгд хар хуруумыг сонсон. Хар хорины шийдийг үлээ. Бээжин сонсон. Тэгээд энэ өртөө харилцааны систем бол их төгөлдөр байсан байна. Тэгээд хойшоо энэ Кыргызын хязгаарлуу бас салаа зам өртөө байсан. Тэргэн зам, нарийн зам, морин зам гэх хэд хэдэн төрлийн замтай. Бүр хойшлоод наашлаад ирэхлээр бол шар зам энтер гэж байсан байна. Элсэн зам гэж бас байсан тухай мэдээ байгаа юм. Тэгээ энэ Бээжин Шандуур руу энэ өрн дахинлоо ингээд өртөө улааны юм найдвартай системийг бий болгоцсон. Хар хуруумаас халаалсан. Зам болгон Ром орно гэдэг Европынхны үг байдаг шиг зам болгон бол хар хурум руу ирж нийлж байна. Жөвөнөд байгаа шүү. Тий. Жөвөнөд сайхан амьдралын зам бол хар хорин чиглэлд. Тэгээ жөвөн тэр хар хурум хотын гол ордны тухай бас сайхан мэдээнүүд тэмдэглэсэн. 3 давхар гэдгийг бол жөвөнөөс бид нар мэдж байгаа шүү дээ. Өмнө нь бол одоо жишээ нь Оросын эрдэмтдээс Дакачего энэ бол Тумаа болонд ордон 1 давхар байсан юм шиг тэгж тэр үеийн л сэтгэлгэл л да. Гэтэл жөвөний мэдээнд бол 3 давхар ордон байсан байна. Тумаа болонд ордон. Дээд төрөө давхар нь хаанд, дундах нь хатанд, удаахан дүшмэд бусад хүмүүс зориулагдсан. Тэгээд тэр чинь өөрөө дөрвөн талдаа хаалгатай тусдаа ийм хэрмээс үрдэж байгаа гэдэг нь бол улам бүр нотлогдоо л манай археологч эрдэмтдийн судалгаагаар бол. Тэгээд тэр сурвалж өвчгийн мэдээнүүд нийлээл авцалдаал байна. Тэгээд хар урам хотын тэр гол үйлдвэрлэл, гаруй үйлдвэрлэлийн тэр том төв, худалдаа харилцааны төв, лалын шашинтны хороол, хятадуудын хороол байна. Тэр олон улс үндэстэн тэр чинь Англи, Франц, Германаас эхлэв. Унгар, Орос, Солонгос, Хятад тэр дундад Азийн олон улс орныхан. За тэр Сарецийн Араб лалынхны 13 султан хүртэл ирж ил байсан байгаа шүү дээ. Тэгээд тэд нар чинь янз бүрийн хугацаагаар оршин суудаг. Тэгээд хүн амын бүтэц үрэлдэхүүний хувьд бас их сонирхолтой тийм ээ. Одоо жишээ нь Унгар, Францын бүр тодорхой бичсэн учраас бид нар бол одоо тэрийг тодорхой хэлэх дуртай. Тэр Меца, Лотаринг мужийн Меца хотын Бакета гэдэг бүсгүй хар хуруумд мөн хааны нэг хатны ордонд ажиллаж байсан байна. Тэгээ энэ явцдаа нэг Орос залуутай ханилан суугаад 3 хүү төрүүлсэн гэж. Тэгээ энд бол нэг 10-аад жил бид нар хар хуруумд наамдаж ингээд амьдарч шүү дээ. Тэгээ эн чинь хар хуруум төрж өссөн хүүхдүүд олон улсын интернэшнл хот болж шүү дээ. Хар хуруум чинь тийм ээ. Тэгэд одоогийн мэдэгдэж байгаа бол нэг 20-д үндэстний тийм хүүхэд залуу улс одоо янз бүрийн улс үндэстнийхэн оршин сууж ирсэн шиг байна. Хүн амын тооны хувьд бол иш чам цагтай мч өөрийнхөө бүтээлдээ бол 13,000 хүнтэй байсан бахаа гэсэн ийм судалгаа бол гаргасан байдаг. Тэр үеийн 10 ч их шүү дээ. Их
Дундад зууны үеийн Европын хотууд бол ер нь нэг 2-3 мянган хүнтэй хотууд нэлээд байсан байгаа шүү дээ. Тийм ээ. Хамгийн олон хүнтэй нь одоо 80-90 мянган хүнтэй ч гэдэг юм уу. Тэнгисийн даган тэр Флоренц центр хот байна тийм. Венец центр гэдэг. Тэр их хааны сүр хүчиг гэдэг дээр нэмж хэлэхэд бол Буяг хааны тамга дарсан мөнх тэнгэрийн хүчин дор эл булхаа эргэн дор хүрвээс аюутугай биширдүгэ гэдэг энэ одоо тамга дарсан бичиг бол төв дэлхийгээр тарахад тэрийг одоо биелүүлэхгүй тийм одоо улсын тэргүүн тэр одоо даргач тэр хаан бол байгаагүй гэдэг нь бол нэгдүгээр энэ их хааны тамга хааны төрийн бодлого бол одоо нийт эзэнт гүрний хэмжээгээр хэрэгжиж байсан. Хоёрдугаарт нь бол одоо Монголын их хаадын овгийн тамгатай одоо алтан мөнгө одоо зэсцоосууд бол нийт эзэнт гүрний хэмжээнд одоо хууль ёсны эрхтэйгээр одоо худалдаанд эргэлдэж хэрвээ түүнийг одоо хуурамчаар үйлдсэн байх юм ба шууд цаазаар авах ялтай. Тэгээд дэлхийн одоо эдийн засгийн бодлогыг дэмжиж түүгээрч барахгүй одоо хотод орохдоо татвар төлдөг байсны чөлөөснөр бол одоо худалдааны худалдаачдын үнэн буурч барааны үнэнд буурч худалдаачдад чөлөөтэй одоо худалдаа эрхлэх боломж олдсон төдийгүй одоо хүмүүсийн үнэн буурахаар хүмүүсийн худалдан авах чадвар нь одоо нэмэгдсээр асар их хэмжээний мөнгөний гүйлгээ одоо хийгдэж байсан учраас аюулгүй байдал авж явахтай холбоотойгоор одоо зээлэг бират бичих цаасан мөнгө гаргах одоо дэлхийн эдийн засгийн бодлогыг бол Монгол хаадл тодорхойж Өглөө хааны гэж нэрлэгдсэн одоо цаасан мөнгө хүртэл гарах ийм хэмжээнд бол хүрсэн байна. Зарим хүмүүс боддгийг одоо ариг бүх ховлын хоёрын тэмцлээс болоод хар хором нүүчгсэн юм а гэж. Гэхдээ ховлын Юаныг байгуулж их хаан улсыг захирахсан боловч хар хоринг орхиогүй тийм ээ. Хар хоринд бол жонон дараагийн хаан болох хүнийг хар хорин бэлдэнэ. Тийм. Ер нь бол Эзэн Чингис хаан, Өвөөдө хаан, Гуйг хаан, Мөнх хаан, Ариг хаан гэдэг. Тэгээд тэр чинь наашлаад хайсан хөлөг хаан, тэр аюуш рейдер бэлэгт хаан, Батмах Даян хааны хүртэл одоо манай ахын дээр тэмдэг хар хоромд байсан. Ер нь 10 хаан, 10 орчим хаан бол хар хором хотод улс төрийн төвөө хийж исэн гэсэн нэг ийм судалгаа байна. Сүүлд Автай ч Тий, Автайсан хаан. Яриангу тийм ээ. Тэгээд тэр Номхон, Чинхэм, тэр Төмөр, Бадам эргэжэбүү тэр нэр бүхэ хан ховгууд, жононгууд хүн тажнаар бол хар хором бол үндсэн Монгол орны төв нь хэвээрэл байсан. Юан гүрний үед. Тэнд бэлтгэгддэг. Улмаар их эзэн хааны ширээнд хар хоромоос тэр Гамала жанжин тэр хар хоромоос хаан болгост очиж дэлхийг эзэгнэх бодлого явуулдаг. Тэгэхээр хар хором бол үнэхээр Монголын их сүр хүч, олон хаадын одоо бодлого, улс төр, эдийн засаг бүхий л одоо зүйл дээр бол гол төв байсан гэдг нь мэдэгдэж байгаа. Тийм ч учраас магадгүй ЮНЕСКО хар хорны энэ түүхт 800 жилийн ойг тэмдэглэх шийдвэрийг дэмжсэн байгаа гэж. Үүнийг дагаад Монгол Улсын засгийн газар бас шийдвэр гаргаж хар хорны түүхт 800 жилийн ойг тэмдэглэх засгийн газрын тогтоолыг гаргаж хэд хэдэн ажлуудыг эхлүүлэх юм ажил тавигдсан. За харамсалтай нь одоо олон улсын хурал маань ч юм уу зарим зүйлүүд маань бол цаг үеийн нөхцөл байдлаас болоод түр хойшлогдоод байгаа. Одоо хар хорны малтлах судалгаа ер нь ямар төвшөнд явна? За хар хорны малтлах судалгаа хичнээн хувийн судлагдаж байна. Цаашдаа яах юм энэ судалгааг? За хар хорн бол ер нь нийтдээ 1.3 км квадрат нутагт дэвсгэр дээр байгаа хотын төвөр штэ. Тэгэхэд бол Монгол Германы хамтарсан экспедиц 10 жилийн хугацаанд судалгаа хийхэд бол зөвхөн 2 point дээр судалгаа хийсэн. За нэг нь бол мэдээж тэр цогт их гэрийн сүм гэж байгаа том сүмийн төврийг бол бүрэн хэмжээгээр малтлах судалгаа хийсэн. Нөгөөх нь бол худалдаачдын хорооллын хэсэг зөвхөн уулзуурын хэсэг дээр малтлах хийсэн. Дараа нь 2014 онд бол Монгол Израилийн хамтарсан төслийн судлаач нар бол лалын шинтний жижиг сүмийн төврийг малтсан. Энээс өөр одоо бусад хэсгүүдээр бол судалгаа яваагүй байгаа байхгүй. Тэгэхээр бол цаашдаа бол бид нэр хар хорон дээр бол бас нэлээд далаастай судалгаа хийж үүнд үзүүлэх юм бас хийх хэрэгтэй. Одоо бид нар ингээд дэлхийн нийслэл байсан гэж ярьдаг боловч очиход бол энэ дээр хар хорон байна. Оолсон шороол байгаа шүү дээ. Тэгэхээр бол ерөнхийдөө археологийн судалгаа хийсний дараагаар энийг бас огцоор нь үзүүлэх хэрэгтэй байгаамаа. Ер нь бол энэ
хот сурны судалгаа бол маш олон жилийн судалгаа шинжилгээний ажил шаарддаг. Бид нэр бол 10 жилийн хугацаанд хийсэн судалгаа маань зөвхөн 2хан жижигхэн боёд байхгүй. Тэгэхээр бол энэ том хотын хувьд бол энэ бол маш хангалтгүй. Цаашдаа бол хар өрний бас тодорхой хэсгүүд дээр нь бид нэр тодруулсан одоо энэ Германы төслийн хүрээнд бол хар өрний бүтэн энэ радарын зургийг хийсэн байна. Энэний дагуу бас боломжтой хэсгүүд дээр нэмэлт судалгаа хийгээд нээлттэй музей болгох юм уу? Иймэрхүү байдлаар хүмүүст үзүүлэх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол бид нэр очихоор одоо хар өрн гэж үнэндээ бол овоосон шорвол байгаад байгаа байхгүй. Тэгэхээр бол цаашдаа одоо олон улсын жишгийг харах юм бол иймэрхүү том хотын судалгааг бол олон жилээр үргэлжилсэн юм малтан судалгаануудыг хийгээд тэр явцаа бол баримтжуулаад одоо шилэн одоо дээвэртэй ч юм уу шилээр очиад иймэрхүү байдлаар үзүүлэх шаардлага бол тэгэхээр тулгымцсан асуудал байна. Тий. Магадгүй одоо археологийн хүрээлэнгийн нэг салбар хар хуруу морхны хөндөд байнгын судалгаа хийгээд байж байгаа. Тэр төссөн мөнгөний асуудлыг одоо төр бас бодлогоор ингээд дэмжиж өгөх тийм ээ. Ийм ажил бол бас хэрэгтэй, шаардлагатай гэж үзэж байгаа. Сая Монгол улсын ерөнхий сайд 8 сард хар хоринд 9 сард хар хоринд ажилласан. Аялал жуулчлалын яамны сайд маань ч бас аялал жуулчлалын яамны сайд ч бас ажилласан. Тэгэхээр ирээдүйд бол энэ дэлхийн хүндрэлтний өмнө өөрсдийн өв соёлыг харуулах, өөрсдийн одоо гайхамшиг түүхийг үзүүлэх ийм боломж бол хар хоринд байгаа юм байна гэдэг ийм боломж харагдаж байгаа. Мөн одоо үндэсний экспедицийг ажиллуулах. За Эрдэнэзүү хийдийн доор бол хар хорин байна гэдэг байна. Одоо бол тийм ээ. Яг нөгөө үндсэн хар хорин маань бол доор байна. Түмэн амгаланд ордог байхгүй. Ер нь бол 99 оноос 2009 он хүртэл Германы төсөл ажиллаад цогт их гэрийн сүмийг бол хуучин өгөөдөө хааны ордон биш байна гэдгийг тогтоосон. Энэний дараа бол цогт их гэрийн сүм энд байгаа бол нөгөө алдартай Түмэн амгаланд орд маань хаана байна гэж хайж эхэлсэн. Тэгээд мэдээж одоо хамгийн боломжтой газар бол Эрдэнэзүү хийдийн хэсэг байгаа. За Эрдэнэзүү хийдийг одоо та бүхэн одоо шууд харсан ч гэсэн ойлгомжтой. Тэр суврагтай хэрэмний доотлолт бол нэлийн овгор хэсэг байдаг. Энэ бол хуучин хэрмийн үлдэгдэл гэдэг нь бол одоо нүдээр харахж мэдэгдэж байгаа. Тэгээ Германы төслийнхэн манай доктор Баяр гоо бол энэ төслийн матлах хийгээд энэ бол яалтчгүй Эрдэнэзүү хийдийн одоо ус өмнөх үеийн хэрэмний хэсэг байна гэдгийг бол илрүүлж гаргасан. Тэгэхээр хар хорин бол ерөнхий агуулгаараа харах юм бол бараг 1000 илүү жилийн түүхтэй. Уугрын одоо дахай балгаас тийм ээ. Уугрын дахай балгаас хар хорин залгаад Эрдэнэзүү. Тэгэхээр Эрдэнэзүү нэг талаасаа өвгдийн уламжлалыг дагсан байх орхны хөндөд. Нөгөө талаасаа бол Эрдэнэзүү хар хорныг бас хамгаалж үлдсэн байна шүү дээ. Хамгаалж үлдсэн, гал голомтын сахирсан, бадраасан гэж хэлж болно. Тийм учраас Баяр профессор бол ер нь тэр дахай балгас чинь энэ Эрдэнэзүүгийн доод байгаа юм байна шүү дээ. Хэдэн үе байна гэсэн. Хэдэн ер нь соёлтын 46 оны хэдэн давхар байгаа. Хөшөөний одоо хуурхай нуучийг Эрдэнэзүүгийн тэр одоо хашааны бас сүмийн тулгуураас Японы экспедицийнхэн олж авч тэр бичээсийг маш олон тооны бичээс байгаа биз. Тийм маш олон тооны бичээс байна. Дээр нь Эрдэнэзүү хийд чинь өөрөө хийд хэрнээ дотроо тийм л цөөрөн бүртэл байгаа байхгүй. Тэгэхээр бол яалтчгүй энэ бол хааны ордны үлдэгдэл юм а гэдэг нь бол тодорхой харагдаад байна. Эрхэм мөндөд үзэгчдээ Монголын үндэсний олон нийтийн телевиз олон улсын Монгол судлалын холбоо хамтран явуулж буй Монголын түүх цоврал нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар Монголын эзэнт гүрний нийслэл Хар хорин хотын тухай бид ярилцлаа. Хар хорин хот бол Монголын их эзэн Чингис хааны өөрийн зарилгаар байгуулсан олон үеийн турш их хаадууд сууж хүндрэлтний улс төр, эдийн засаг, худалдаа, соёл, шашны томоохон төв байсан дэлхийд инг хамгаалан тогтоож чадсан бодлого үйл ажиллагаа явуулж байсан бидний өвгдөөцсөн байгуулсан гайхалтай түүхэн дурсгалт газар юм аа. Хар хорны түүхт 800 жилийн ой болвол монголчуудын төдийгүй хүндрэлтний хамтран одоо тэмдэглэх ийм түүхт ой. Түүхт одоо
дурсгалт газраа. Тийм ч учраас ЮНЕСКО хар хорин орхны хөндийг дэлхийн өвийн жагсаалтанд бүртгэж хамгаалж байгаа. Тийм өнөөдөр манай нэвтрүүлэгт оролцсон та бүхэндээ баярлалаа. Бид хар хорин хотын 800 жил зориулсан бүтээл хэлэлцүүлгийг үргэлжлэн явуулсаар байх болно.